Спортын цараасаа жи бэлгөө мэдчилж байна. Энэ удаагийн видеоор та бүхэндээ би L-глутамин гэдэг амино хүч нь биеинд яаж үйлчилдэг вэ? Спортоор хичээлдэг хүмүүс үүнийг ямар зорилготойгоор уудаг вэ? Үйлчлэгээний үндэ байна вэ гэдэг талаар ярих гэж бодлоо. Юуны өмнө дуртахад L-глутамин гэдэг амино хүч нь ийм химийн томьёотой байдаг бөгөөд энэ нь хүний бие организмын маш олон биохимийн процессуудад хэрэг болдог зүйл. Жишээлбэл дуртахад глутаминаас глутатион гэдэг молекулыг хүн биедээ үүсгэдэг. Тэгээд тэр глутатион гэдэг молекул нь эд-эсийг эсэлдүүлэлтээс хамгаалдаг тийм чадвартай байдаг. Үүнээс гадна глутамин бас өшөө саяхан судалгаанаас гарсан зүйлээс харж байхад соматропин гэдэг биеинд байдаг гормоныг дэмждэг гэдэг нь батлагдсан. Соматропин гэдэг гормон нь болохоор өөхийг хайлуулахад бас булчин сэргээхэд маш хэрэгтэй байдаг гормон. Өнөөдөр бол би зөвхөн L-глутамин гэдэг яг цэврийн амино хүч нь спортоор хичээлдэг хүмүүст ямар үйлчлэгээ өгдөг талаар ярих гэж бодлоо. Ерөнхийдөө хүний биений цусны плазмагийн 20% нь одоо цусны сивинг гэж ярьдаг. Сивингийн 20% эзэс хүн глутамин байдаг. Тэгээд үйлчлэг нь болохоор хүний булчингийн эд-эсэнд ус хадгалах тийм чадварыг глутамин өгч чаддаг. Өөрөөр хэлбэл таны биеинд глутамин их байх тусмаа таны булчингийн эд-эсүүд нь тэлж дотроо ус хадгалах чадвартай болно гэсэн үг. Тэгэхээр булчингийн эд-эсийн эзэл хүн ихсээд үүгээрээ булчингийн эд-эс доторх протеин болон глюкоген одоо нүүрс ус гэсэн үг. Протеин болон глюкогений үүслийн хурдц нь ихсдэг. Өөрөөр хэлбэл энэ хоёрын үүслийг глутамин дэмжиж чаддаг. Энэ нь одоо яг юу гэсэн үг юм бэ гэхээр хэрвээ та одоо унтахынхаа өмнө глутамин уучаад унтах юм бол таныг унтж байхад амраах, булчин нөхөн сэргээх, өөрөөр хэлбэл булчин буцааж нөхөн сэргээх, давхар дээрээс нь протеин үүсгэх бүх явцлуудад глутамин бас өөрийнхөө нөлөөг өгдөг гэсэн үг. Бас нэг саяхан судалгаанаас гарсан нэг юм гэхээр жишээлбэл одоо танд хэлсэн одоо цусны плазмагийн 20% нь маш их хэмжээний глутамин байдаг. Тэгээд хүн одоо ингээд операцанд орох юм уу эсвэл ямар нэгэн гэмтэл авах түлэгдэх одоо халдвар тиймэрхүү янз янзын гэмтэл авсан тохиолдолд тэгээд дараа нь цусныхын плазмагийн шинжилгэхэд гарахад глутамины хэмжээ нь бүр 50% хүртэл унсан байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн та гэмтэлтэй байх үед таны биеийн глутамины хэмжээ багасдаг гэсэн үг. Тэгээ одоо эрдэмтэд болохоор яг ямар процессд нь глутамин хэрэг болоод глутамин цуснаас гараад ингээд алдагдаад байгаа юм гэдгийг шалгах хэрэгтэй болж байгаа. Гэхдээ яг зүгээр яг тэр гэмтлийг эмчилдэг ч юм уу тийм нотлогоо бол ерөөсөө гараагүй байгаа гэсэн үг. За ингээд сүүлд нь дахиад дурдаад хэлэхэд таны бие ингээд маш их ачаал ихтэй одоо таны булчингийн эд-эсүүд маш их ачаал ихтэй байх үед L-глутамин нь тэр эрчим хүчийг нэмэгдүүлэхэд тус болно гэсэн үг. Дээрээс нь халдвар болон дархлаанараас сэргийлэх тийм үйлчлэгээ байдаг гэдэг үйлчлэгээ байдгаас болоод спортоор хичээлдэг хүмүүс L-глутаминыг хэрэглэдэг. Би жишээлбэл хизээ L-глутаминыг хэрэглэдэг вэ гэх юм бол би яг цэвэр 100% нунтаг глутаминыг тусад нь худалдаж аваад тэгээд тэрнийг өглөө whey ууртайгаа цуг уугаад өөрөөр хэлбэл тэр өдөртөө надад хэрэг болж байгаа гэсэн. Тэгээд орой яг унтахынхаа өмнө болохоор ямар ч уурганы бэлтгэлгүйгээр яг унтахынхаа өмнө 5 г глутаминыг халбаар усанд тутгаад тэгээд уучдаг. Тэгээд нийтдээ өдөртөө 10 г глутаминыг нэмэлтээр олж авч байгаа гэсэн үг. Тэрнээс биш ерөнхийдөө глутамин зүгээр жирийн хүнсний бүтээгдэхүүн хаана байдаг гэх юм бол хамгийн ихтэй сүүн бүтээгдэхүүнүүдэд байдаг. Одоо ялангуяа тараг, сүү, тиймэрхүү зүйлүүдэд глутамин их байдаг. Тэгэхээр заавал бас глутаминыг нундахаар авах шаардлагагүй гэсэн үг.